хэлгэн эсвэл степ ч юм уу. Тэгэх юм бол аль бол халаалтаа яг тэрнтэйгээ уялдуулаад ерөнхийдөө тэр үндсэн бэлтгэлийнхаа жоохон суур халаалтыг адилхан дуу маягаар хийх юм бол тохиромжтой санагддаг надаа. Тэгээд би бас одоо бол яг нөгөө нэг шигшээ багийн тамирчид биш болохоор өглөө бэлтгэл хийсэн хүүхд орой хийж чаддаггүй шүү дээ. Эсвэл орой хийсэн гээд өдөрт нэгэн бэлтгэлээр бид нэр ер нь яг хичээлтэй үед тойроод явдаг шүү дээ, тийм ээ. Зун бол яг өдрийн 2-оор явдаг баг. Тэгэхээр өдрийн 2-оор явахаар өглөөний бэлтгэл нь бол одоо би ерхий хөгжлийнхаа таслыг хийнгүүтээ орой нь болохоор үндсэн таквондынхаа бэлтгэлийг хийдэг шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нэр хичээлийн явцад бол тэгж чаддгүй болохоор ер нь бол би биеийн ерөнхий хөгжлийн дасгалын ер нь бол халаалтан дээр нь хийлэгчдэг. Одоо яг энэ халаалтан дээр нь нэлээд өндөр ачаал өгөөд бүр булчингуудыг ажиллуулад яг одоо үндсэн биеийн ерөнхий хөгжлийн дасгалыг бүр халаалтаараа хийчдэг байхгүй. Тэгэхээр арай жоохон балансаа барьж явд юм уу гэж бодсон. Тэгэхгүй болохоор яг өвлийн цагт ч юм уу яг хичээлтэй үед бол тэр халаалтаа биеийн ерөнхий хөгжлийн дасгал нь орхигдчихоор хүүхдүүд маань жоохон зунгаараад нэг тийм удаан байдаг шүү дээ. Тэгээ хурд ерөнхий юмнууд нь алдагдсан байгаад шүү. За жимбэ. За өдөр иш эргэж хараад орой удаа. За жимбэ. Шак. Орой удаа. Яваа. Дахиад. За залуу багш нартаа зааж өгөхөд одоо ингээд яг саяхан шиг ингээд чи бэлтгэл эхлүүлчих жаага штэ. Тэгсэн хүүхдүүд чи юм идэхгүй байх юм бол тэр доор нь дахиж эхлүүлээд хүчтэй ихийг сануулаад дахиад эхлүүлээрэй заяа. Тэгээд чиний өгөнд орохгүй байх юм бол чи дараагийн арга хэмжээг авна шүү. Заяа. Одоо багш нар болохоор угаас тэхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр та хэд тэр тийм арга тэгжээ чи бага ингэж хүчтэйгээр нь байрна. Дээрээс нь чи өөрөө багш гэдэг тэр нөлөөгөө сайн мэдрүүлнэ гэсэн. Тэгэхгүй хүүхд чи улаан цаа нүдэн дээр чи гэд ахад чи тэрийг ингэ явуулж байгаа бол тийм сайн багш биш байна л гэсэн үг. Тэгэхээр тэр чин дандаа ингэ дадал болно гэсэн үг. Тэгэхээр халаалтаас нь ахуулаад багш ингэ хатуу шаардлага тавих юм байна да. Ингээд өдөр тутамдаа шахах юм бол хүүхд чи арай чанартай тамирчин хүүхдүүд гарч ирэх шүү. За жимбэ. За одоо шууд энийг ээчихтэй. Энийг ээчих. За. За 10 хийчтэй 10 игээл эргээл 10. 준비. 땅. 자, 준비. 니들이 하는 아주치. 쉬어서 나가도 그런 게 또. 네. 자, 나랑 내일 쪽이다. 헬쪽이다. 이게 뺀다. За энэ за тий. Ер нь бол юу юм байна? Одоо ингээд яалч голоор ингээд зогсоогоод яриа тайлбарлаад явахгүй бол зүгээр нэг бэлтгэл хийлгээд өнгөрчих юм бол угаасаа хин юм сорохгүй юм байна. Тэгэхээр ингээд саяын дасгал дээр ирэхэд би тайлбарж өгье. За сая болохоор хамгийн ихнийх нь бол бидний энгийн ингээд өвдөг халцааг юм шүү дээ, тийм үү? Хоёр дахь нь болохоор жоо ингэж хийгээд байна л да. Энэ бол биш, ийм өшгөлтөл биднэрт байхгүй. Энэ бол ерөнхийдөө ойрын зайнаас жоо ийм өшгөлт. Одоо орчин үед та нар харсан бол хүүхдүүд одоо ингээ 11 ойрын зайнаас ер нь бол хоёр төрлөөр тоглоод байгаа шүү дээ. 2 3 төрлөөр. Нэг нь бол бидний үндсний ингэнгүүтээ энэ талаас нь харуул да. Наалангуудаа яг энэ доор гарын доор байрлал одоо ингээд бидний энэ явах энэ өвдөг фалцааг энэ өшгөлт буюу ингээд чууд өшгөлж байгаа тийм үү. Хоёр дахь нь болохоор ингэнгүүтээ ийм богинохон зай байнгут хажууд чи ингэж өшгөлөд байгаа тийм үү. А саяын дасгал бол яг энэнд зориулагдсан халаалт ингээд ойрын зайнаас. Тэгээд бид нэр эндээс би ирээд ингээ өшгөлсөн. Энэ хүн эндээ оноо гаалтангууд гар ийшээ болоод байна тийм үү. Нөгөө чи ингээд идэг та тий. Тэгэнгүүт би энэ гарыг
энд нь ингэж зөрүүлж байгаа. За тэгээ бүр хажуугаас нь ингэж арай өөрөөр ч юм уу те. Тэр нь зориулсан баг шүү. Тэгэхээр хүүхдүүдэд хэлэхдээ ингэж хийлгэж болохгүй шүү. Хоёр тийшээ яг шинэ хүүхдүүд яг ингэж хийдэг. Ингээд хийлгэхээр яг ийм болоо сүултээ ийм дасгал болсон юм чи. Ийм дасгал гэж байхгүй шүү. Ойлгосноо. Тэгэхээр ийм саяын палчаагийн зориулсан юу халаалт шүү. За тэгэхээр энийг бол яг заавал би гэж ялгаж хийлгээсэй гэж хүсэж шүү. Та энийг яг ингэж хийлгэж аваа. Тэгвэл дандаа энүүрийг хийдэг хахаар манай хэд мань наалангуудаар дандаа ингэж хаваад байдаг. Тэр нөө хаачдаг эсвэл хөлн тулчаар дандаа ингэж оноо авахгүй ингэсээр юм хааж өгдөг. Тэрний оронд нэг хийсэн хоёр хийсэн болохгүй байгаа бол наалдаа шүү ойроос шүү. Ингээд цаашаа дэлгэрүүл явах шиг. За. Зааж мэ. За одоо ингэ. За баруун. Хөөе байранда адилхан сайх шиг. За жак. Явчих. Өсгөлөхгүй шүү. Зүгээр л өвдгөө ингээл за. Өсгөлөхгүй шүү. За энийг мэдээж ингээд тэгээ зүүн талдаа хийж болно тийм ээ. Зүүн талдаа ер нь бол хийш шүү. За дараагийнх нь болохоор эндээс хөлөө ийшээ. Дан. Одоо энэ гараа эндээс нь жоох ингээд тойруулах маягтай шүү. Ингээ. За. За тэгээ энийг явуулаа хийж болно шүү дээ. Урагшаа ингээ явуулаад хийж болно ингээ тий. За. Шүү өвдөг жоон доошоо шүү. Эндээс өвдөг яг доошоо. Бүр ийм болго шүү ийм. Тий. За энэ сая хоёр л ойлгомжтой шүү дээ тий. Нэг нь бол мэдээж ингэж өшиглэн, нэг нь бол эндээс ингэж дарж чинь. Одоо яг орчин үед бол яалч авах хийхгүй болохгүй болцсон байгаа шүү дээ тийм ээ. Одоо яг үндсэн зүгээр толичагитай баг адилхан ших болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сая хоёр бол яг тэр хоёр өшгөлтөнд зориулсан халаалт шүү. За ингээд яг хийхгүй ч гэсэн яг дараа нь би өнөөдөр ийм өшгөлтүүд орох гэж байгаа болохоор эндээ зориулж халаалт хийчих юм бол хүүхдүүдийн маань энэ одоо нарийн шүрмсүүд үе мөчид бэлэн болцсон байна гэсэн. Тэгэхгүйгээр одоо би ингэж хийлгээгүйгээр шууд палчааг нэр ингэж эхлэх юм бол хүүхд маань бэртэх аюул та. Шууд ингэж эхлэх юм. Энд ч бас жоох ийм эвгүй өшгөлтүүд байгаа шүү дээ. Энд таазны хувьд бол тэ сонголтных нь эвгүй. За иймэрхүү маягаар халаалтаа энэ та тэгээд өшөөд юу хийх гэж байгаа гэх юм бол дэлгэрүүлэх хийн. Степ хийх гэж байгаа бол степийг хийлгээд уршаа хоошоо юм хажуучаа ингээд халаалтын хувьд бол нэг иймэрхүү байгаа шүү. За тэгээд аль болох миний бас нэг халаалтан дээр баримтлалыг зарчим бол шинэ хүүхдүүдээр бол мэдээж ачааллыг нь тааруулаад жоохон бага тоогоор тэгэнгүүтээ удаан энд ирээд дуусныхын дараа дахиад эхэлдэг ч юм уу. Жоохон тамирчин хүүхдүүдээ бол аль болох энэ таслахын хооронд амраахгүйгээр энд одоо эхний ээлж ингээд тийшээ яваад дараагийн явж байгаа тэнд байгаа хэдийг ингээд зүгээр зогсоолохгүйгээр шууд явуулах. Эсвэл ингээд дандаа явж хийлгэх ч юм уу. Иймэрхүү баягаар халаалтан дээр жоохон ачаал өгөөд байх юм бол жилийн туршид дээр яг хирургийн ихэд хүүхч ядралтгүй жоохон үндсэн юм барьж явдаг шүү гэж би бол бодоод байгаа байхгүй. Түрүүний хэлсэн шиг нөө бие рүүхийн хөгжил ачаал даах чадварыг бас тэргээр хамт өгөөд байгаа байхгүй. Энэ юм багч гэсэн бас тэгдэг үст. Бидний халаалт гэхэд амар өндөр темптэй хийдэг. Тэгээд бол бид нар бол ер нь бүх цаг үед ядралт дандаа бага байдаг шүү дээ. Ажиллагаа өндөр мөртлөө тий. За юм байна. За одоо хэдлээ юу вэ? 2-2-оор олчих. 2-2-оор олчих. Ойролцоо 2-2-оор партнеруудаа сонгоод. Ойролцоо тоо зодолтоодох гэж шүү дээ. Тэ. За тараа та 2-2-оор тараал зогсчихдөө. Ингээд зогсчихъя дөө. Энд хоёр нь тэгээд цаана ингээ 2-2 нэгээд. За мэд байхгүй те бид нар. Таяр ингээд. Дээр. За хаач үсээ яг тараад ерөөхдөө нэгийг өшгөлчгөөргөө зайтай байх л болно шүү дээ. Таяр зогсчих гоё те. За. За одоо дахиад ер нь би бас ингэж одоо ингэж үнцэн үе мөчний таслаа хийсэн тийм үү. Тэгээ үнцэн халаалтаа нэлээ ачаалтай хийсэн. Тэгээд яг одоо палчагийн хийх гэж штэ өшгөлт хийсэн өмнө бол дахиад жоохон сунгуулцдаг. Гэтэ нэг их биш. Зүгээр доор нь ингээ ойр зуурын ингэдэг ч юм уу ингээд дахиад сунгуулцдаг. Бас нэг аюулгүй байдлаа бодоод
Ер нь бол сонгуульчтай шүү. За тэгэхээр та бас дундуур нь бас нэг их биш. Жохон нэг заа нэг 5 минут ч юм уу сонгуулаа тэгээ фалчаагаа явуул. Тэгээ шагааг нь эргүүлээд нэг жоох өөрчн сэргийлээд явуулж байгаарай. За одоо болохоор би жилтнээс өмнө ерөнхий би нөгөө хүүхдийг ер нь Кируугийн би яг яаж бэлтгэх вэ гэдэг өөрийн нэг юу байгаа штэ. Одоо миний ноу хау байгаа штэ. Тэрийгэд хэлж өгье. Би бол одоо манай хүүхдүүд яг миний энэгээр бол бэлтгэдэг байхгүй юу. Одоо би хүүхдүүдэд бэлдээд алдсан юм дээрээс одоо би ингэж харахаар манай хүүхдүүд одоо яг миний заахад байгаагаар яваагүй байхгүй юу. Би жоохон буруу хийцэн. Тэгээ одоо бол ингээ харахад анханаас нь хэрвээ би одоо шинэ хүүхд заагаад хэлэх юм бол яг би ингэж заах байсан гэдгээр хэлж өгье. За эхлээд бол би ингээ гэж бодсон. За та манай жоохон бөөгнөрч. Жоохон яриа тий. Тэнгүүтээ эхлээд одоо би хүүхдийг Кируугийн бэлтгэхдээ бол ингээ гэж бодоод байгаа. Ер нь бол ингээ палчаагийн үйл заа штэ тийм үү. Үндсэн өршөлтүүд дуусаад нэг хүүхд тодорхой хэмжээний зодтолдох гэж юм шиг болоод ирдэг штэ. Тэр үеэс нь ахуулаад хүнийг ингээд онохыг ингээд сурахгүйгээр хамгийн анх эхлээд ерөөсө оногдохгүй байхыг л сургая гэж бодоод байгаа. Одоо л тэгж бодож байгаа. Манай хүүхдүүд одоо амар оногдоод байгаа байхгүй юу. Тэгээ би тэр алдаанаас нь хараад ингээд тотлогоо амар сайн байгаа мөртлөө буцаад оноогоо дэндүү амархан алдаад байгаа болохоор ингээд одоо ингээд шууд урд хөл шууд гоё шүлтүүд шүү ингээд тийм дандаа дайрсан юм биш, довтлогоо биш жоохон хамгаалтын тэгээд хүнийг оногдохгүйгээр аргалдаг юмыг л хамгийн анх суулгах хэрэгтэй юм гэж бодоод байна. Тэгэхээр та Кируугийн бэлтгэж байгаа хүүхд байх юм бол мэдээж за үншүүлшүүтээ өдөө дууссан бол хамгийн эхлээд ийм юм их би хийгээсэй гэж бодоод байна. Нэг юм дөрвөлжин дотор хүүхдийг зогсоонгуудаа одоо нөгөө ийм юунууд байгаа шүү дээ. Спонж нэг ийм стик байгаа шүү, цогтөг юмнууд байдаг шүү. Тэрүүгээр ингээд нэг дөрвөлжин дотор нь ингээд цохино. Тэгээд тэр хүүхдэд юу хэлэх юм гэхээр энэ цээжний хөдөлгөөн одоо боксийн байнга ингэж тэр шиг бид нар ч адилхан ингээ урагшаа гэж. Ихгүй болохоор одоо манай хүүхдүүд ингээд өшгөлтүүд нь сайн. Тэгээ ерөөсө цээж нь хөдөлгөө ингээд дуусаад ийм хөдөлгөөн байхгүй. Ингээд шууд оногддог. Тэгээ хойшлохороо ингээд шууд оногддог. Ерөөсө ингэж хөдөлгөөн гэдэг. Ингэж наалдаад ингээд хүнд оногдохгүй байх гэдэг тийм нэг инстинкт, рефлекс ерөөсө байхгүй байхгүй. Яг палчааг нь сайн өшгөлөд идэг. Би энэ яг мод шиг байж байгаа оногдоод байхгүй. Тэгэхээр би суурнаасаа буруу хийсэн юм байна да. Бараг шарпстэгээс нь л зогсоочоод ингэж исэн бол тэр хүүхд өөр юм л хөл ирэнгүүд ингэдэг болох хэвээр юм байна гэж бодсон. Тэгэхээр та хэд хамгийн анх Кируугийн хийлгэнэ гэж бодсон хүүхдэл байх юм бол яг ийм таслыг хийлгээрэй. За одоо эндээс за дүүрнэ. За тэр чи мод гэж одоо хоёр гараараа ингэ зөхөө. Зөхөөрэй наа. Ингэ толгой руу. Ингэ. За тэгээ сүүлд нь энэ дээр нэмээд хаалт оруулчихна. Би хөдлөн тэгээд хаалт. Энэ степ байхгүй шүү. Яг энэ дөрвөлжин дотор. Эхлээд хамгийн анх биеийн л хөдөлгөөн зөвхөн. Тэгээ оногдно хүүхд оногдно инээ тэгээ ингээд дараа нь хаад сурна. Энэ нэг урт хугацааны юм ярьж байгаа шүү дээ. Шууд ингээд дараалал хийчихнэ гэж аахгүй. Энийгээ сураад нэг юу юм те 14 хоногийн өмнө 1 сар болсны дараа. Тэгээ дараа нь хаагаад гараараа ингээд степ хөө хаад сураад. За дараа нь болохоор стептэй хаалаа толгой хаалаа. Ийм юмаа эхлээд сурсныхаа дараа Кируугийн ивэл арай яг зөв юм санагдаад байгаа байхгүй. Үн ямар ч оноо алдахгүй. Тэгээ оноог бол яаж игээд юу н авчиж байгаа ямар ч хүүхэд. Тэгээ одоо болохоор манайд би энийг заагаагүй байхгүй. Өөр л өшгөлүүлээ явуулсан болохоор одоо ингэ сайн өшгөлн буцаад яг адилхан оноо. Эсвэл тэрнээсээ их оноо алдаад байгаа байхгүй. Тэгэхээр буруу байгаад байгаа. Тэгэхээр та хэд одоо яг анханаас нь Кируугийн хүүхэд бэлтгэж байгаа бол яг энэ суураар нь яваарай. Тэгээд дараа нь өшгөлт ойлсон уу. За энэ бол ингээд товчхон мөртлөө маш хамгийн бараг чухал шахуу юм хэрэгтэй байна. Бид нар ч гэсэн шгшөөгт байхад яг ийм л алдаа гардаг ус тээ. Ажлаад идэг, алаад идэг, буцаал тэрнээс их оноо алж. Өөрөө бараг 20 оноо, нөгөө хүндээ бараг 30 оноо алдсан. Тэгээд яага ингэж юм. Ер нь бол иймэрхүү. Нэгдүгээр бид нар партнер муу байсан болохоор тэгээ өшгөлүүлэх мэдрэмж муу байдаг байсан баг. Гэхдээ одоо нөгөө ингээд зөгтөг юм байгаа штэ. Тэрийг сайн ашиглаад хүүхдүүдээ юм яаж л хүний хөл ирэхэд ингээд мэдрэмжтэй болгоорой. Тэгэхгүй болохоор хүүхдүүд маань ялангуяа аан те одоо та сая тэмцээн дээр бүгд харсан баг те бүх хүүхэд аан хийж байгаа мөртлөө бүх хүүхэд тэр аанд нь оногдоод байгаа үстэй. Ингээд дуусаад аан наалла аан өөрөө ч алдна нөгөө хүүхдээ ч хийн нөгөөт нь ч алдчихл байгаа байхгүй яг адилхан. Тэгэхээр тэр нөгөө хүүхд хүний бие өшөглөөгүй байхад өшөглөөгүй аан хийж байгаа хүн чинь нэг ийм мэдрэмж төрүүлэн дээ. Төрөхөд л тэр хүүхдийн бие ингээд явж явах хэрэгтэй байхгүй. Уг нь бол тэр нь суугаагүй болохоор Кирууг нь буруу болоод байгаа байхгүй. Амар сайн өшгөлдөг, сайн ажилдаг. Одоо манай хүүхдүүд сайн өшгөлдөг, ядарна гэж байхгүй. Гэхдээ оноо алдчихаар тэр чадрууд нь хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн ихлэ Кируугийн хүн бэлтгэж байгаа бол өөрийнхөө сэтгэхүйч гэсэн. За энэ нөхөр ямар ч оногддгүй л хүн бай. Ямар ч л хаадаг гар.
Тийм байхад дараа нь өшгөлт мэтэр бол болж байгаа байхгүй. Одоо манад нэг хүүхэд байгаа. Сонголт байхгүй, хурд байхгүй. Тэг өшгөлт муу. Тэгтээ бол хожоод идэг. Тэр яа гэхээр яг энийг л хийдэг байхгүй. Өөрөө сурцсан тэгтээ. Яагаад сонголт муу, палчаагийн муу, гэрүү хийсэн дандаа зодуулна. Зодуулах болгондоо сүултээ хаах гэж тэмцсээр юм багт тэрний л хамгаалт нь сайжирсан. Бусдынх нь байхгүй. Бусд нь яд зодддаг болохоор зодоод идэг, хааж мэддэг. Тэгээд одоо ингээ харахаар тэр олон өшгөлт хийхгүй. Яг л ингээд нэг үсрээл нэг ингээд хаяа гар хийгээл ингээд тэгээд нэг жиг хийгээ. Тэр нь он чинь 3 оноогоо барьсаар юм хавчиж. Ингээ харахаар тэр зөв хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг тэгэж болсон. Тэгэхээр та суурийг ингэж тавиарай заа юу. Тэгээд дараа нь палчааги. За дараа нь бол мэдээж одоо хойдлоос өөрчлөлт хөшөлтийг бол бид нэр C англи, B C англид нь бол хангалттай хийлгэж байгаа шүү дээ. Ямар ч хүнтэй ер нь савлцаад. Тэгэхээр хойд хөл дээр нэг яриад юм байхгүй. Ерөнхийдөө нэг хэдэн хөшөлт байгаа шүү дээ, тий. За урд хөл ингээд байдаг тий. Очоолоо ингэж савдаг нэг савлт байгаа. За энийг бол манай хүмүүс хийгээд байгаа тийм үү. Тэгээ саях дээр болохоор бас ингээд үндсэн ингээд савлт байна. Тийм үү. Тэгээд ингээд ойроос. За тэгээд хажуугаас нь эргүүлээ. За энэ хэдэн юм бол ер нь байгаад байгаа шүү. За тэгээ аа маань гэдэг явах. За өнөөдөр минь хийж заах гэж байгаа нь болохоор жилт буюу урд хөлийн одоо техникүүдийн хамгийн анхны үндсэн техник одоо урд хөлний хувьд бол толчаагийн юм да тий. За энийг яаж заах юм гэхээр ер нь бол эхнээс нь ингэж заадаг. Ингээд за энэ зураас дээр миний хөл байна тийм үү. Хамгийн эхлээд бол ер нь энэ өвдөгний байрлалыг сайн заадаг. Тэгэхгүй болохоор шууд ингээд жигээр хөвгтүүд ийм юм хийгээд эхэлдэг шүү дээ тийм үү. Ногоомстой хөвгтүүд, шарвстой хөвгтүүд. Тэгэхээр хамгийн эхлээд бол би удаанаар зүгээр л хөлийн ингээ өргүүлдэг. 1 2 3 гэх фүмзээ хэлж байгаа юм шиг. Ингэж. Тэгээ энэ үндсэн техник шүү дээ. Энэ бол амар урт хугацааг хамардаг. Яг үндсэн техникийн суулгахаас 1 сар 2 сар болдог. Тэгээд энэ дээр ингэж эхэлнэ. Тэгээд дараа нь за энийг хэдэрлээ хийж үзье. Эхнээс нь хийж үзье. Саяхан 2-2-оор байрлаар зогсчих. За тэгээ нэг нь гараа ингээ бариад өгч. Нэг нь гараа ингээ бариад өгч. Тэгээ нөгөөх нь ойрхон зайнаас эндээс 1 2 за ингэж хийж үзье да. Баруул. Пүү заамаа бүр амар яд юм шүү дээ. Амар шүс бүр яачаа. За баруунда бүгд 10 удаа хийж үзье. Аль бол хамгийн ойрхоноор шүү, хамгийн ойрхоноор. За жимбэ. Аа. 1 2 за тэгээ энэ дээр юу н анханаас нь ингээд сургачаарай даа баг. Энийг ингээ хийхдээ ингээд биш. Нэг гар ерөнхийдөө энд хамгаалтан дээр. Эндээс хөл даваад ороод хэд би ингээ хаана. А нөгөө гарын доор хамгаалтан дээр. Доороос авахд би ингээ хаана. Иймэрхүү байралтайгаар гарыг бас ингээд хамт бэлдээд явах хэрэгтэй шүү. За тэгэхгүй бол бас дараа нөгөө л нэг хамгаалж чадахгүй асуулт гараад ирнэ. За 3 эхлээ нэг нь хий. Эхлээ зөвхөн нэг нь хий. Тэгээ дараа нөгөөт нь. 4 5 6 ингээд толгоор очиж өшөглөн. Тэгэхээр энэ гар дээр байна гэсэн. 7 8 одоо энэ бол хангалттай ойрхон зай биш байна. Ийм байх юм бол ингээд тулн өвдөг. Эндээс хөлөө өргөдөө бүр иймэрхүү байна. Шүү ийм байна. Гэхдээ бол ийм хол байх юм бол хүн дээр ингээд гацна. Ийм ойрхон зайд ороод ирсэн чинь ингээд хөлжин гарч байгаа хэрэгтэй байхгүй. За 9 10 хол байна. За тэгээд за нөгөө тал нь хамгийн анхны дасгал жилтний хамгийн анхны. Жимбэ нөгөө нь хүнээс олно шүү. 1 2 энэ ши явчаагүй биш. Ийши. Ийши. Ингэж хийхгүй бид нэ. 3 4 улаа. 5 ихлэ уул. Ингээ хүн ихэд улаараа л оноо авна шүү дээ. Энэгээр оноо авахгүй шүү дээ. 6